Hi guys, тэгэж байна. Тэмүүлэн тэн хоёр. Америк гэж хижиж сурах гэж байгаа, амьдрах гэж байгаа хүүхдүүд байвал битэрийн бичлэгийг дуустал үзээрэй. За бит хоёрлоо ингээ хүүхдүүд амар их нөгөө одоо багш нар нь яаж харцдаг вэ? Дээрлэхэлтэй хүү гэд нөгөө асуугаадсан. Одоо тэгээд энэ бичлэгийг хариулнаа. За энэ бичлэгээ ойлгомжтой зохион байгуулалтаа явуулахын тулд ээждэрээс суугаад бит хоёр хариулаад тэгж явахаар шийдлээ. Тэгээд бичлэгэд эхэлцгээе. Өмнө нь энэ талаар бичлэг болгож оруулж исэн. Гэтэ зөндөө хүүхдүүд асуусан болохоор одоо дахиад бичлэг болгоод оруулжээ. Америк дээрээ сургууль бүртгүүлж ороход ямар бичиг баримт хэрэг болсон бэ? Хувийн эрэг, төрсний гэрчлэгээ, тэгээ ямар хичээл үзсэн одоо нөгөө нэг жигсаалтууд байдаг. Тэгээ вакцины жигсаалт болохоор халдварлаас авд юм билээ. За та хоёр Америкт анх англи хэлгүй ирсэн тий? Англи хэлгүй ирээд анх сургуульд ороход ямар санагдсан? Нөө хүүхдүүд ингээд намайг одоо би ч нөгөө нэг англи хэлгүй байгаа штэ. Тэнгүүд ингээ хүүхдүүд намайг тэр англи хэлгүй гэдэг нөгөө нэг ингээ шоолоод байх гэж бодсон. Тэгэл ингээл амар хурдан сурсан штэ англи хэлээ. Яжахт нь гэртээ нөгөө нэг цээжлээд гээд хүүхдүүд багш нөгөө нэг англи хэлээр яриадсан болохоор хурдан цээжилсэн. Тэгээд нөгөө би ингээд сургуульдаа орохоор нөгөө гайгүй байсан. Ихтэй жоохон айжсэн. Нөгөө яах вэ гээл тэгээд хүүхдүүд ингээд туслаад намайг ингээд хамгийн анхны ингээд ирээд нөгөө сургуульд ороход штэ нөгөө нэг BOSTON штэ воста тэр ингээл нөгөө багшаас асуугаад тусалж болох уу гээл тэгэл ер нь энтхийн хүүхдүүд бүгдээрээ л тийм юм билээ. Зарим нь жоохон нэг сонь одоо яг одоо явж байгаа сургуульд нэг хүүхдүүд гэхгүй юу? Одоо манай ангийн нэг эмэгтэй хүүхэд тэр мөр энийг хардаа энэ амар жижиг зинний юм ямар сони юм бэ ингээд яриад идэв. Намайг мэдхгүй гэж бодож байгаа юм шиг яг хажууд ирснээ ингээд найзтайгаа. За Тэмүүлэнд болохоор ямар сэтгэлдээ ямар санагдсан анх сургуульд ороод? Би ингээд англи хэлгүй болохоор эхэндээ ороход жоохон айцтайсэн. Тэгээд ороход хүүхдүүд нь туслаад надад жоохон гайгүй мэн гэсэн сэтгэл төрүүлээд тэгээд ингээд тасгаж жоохон 4 5 7 хоног л болсон баг. Тэгээд багш нар нь туслаад байсан болохоор ингээд арай гайгүй тасаж эхлээд өөрийн юмсэг болоод ирсэн. За англи хэлгүй ирээд сургуульдаа ороод хэр хурдан найзтай болсон бэ? За нөгөө нэг Бостон надаа ингээд туслаг өдөр штэ. Яг ингээл туслаад тэнгууд л шууд ингээд найз болсон гэж бодсон өөрийгөө. Тэгээд завсарлахаараа нэг Бостон тэгээд нэг дахиад нэг хүүхэд байдаг байхгүй юу? Нэг жижиг нэрийг мартчихжээ. Тэгээд тэр хоёртой ингээд цагс тоглох уу гээл тэгэл найз болж ирсэн дөө 2 өдөр болол. Ороод 2 өдөр болол найзтай болсон уу? Сайн биш шүү дээ. За англи хэлгүй Америк дээрээд сургуульд ороход багш нар нь хэр тусч байсан бэ? Яаж тусалдаг байсан бэ? За Америкт анх англи хэлгүй ирээд сургуульд ороход багш нар нь хэр тусалдаг байсан? Одоо тусалж ийн хамгийн чухал нь яаж тусалдаг талаар миний хөө яриач. За амар сайн тусалж ирсэн шүү дээ. Нөгөө энэ хүүхэд хэлгүүдээ ойлгохгүй байж магадгүй гэд одоо хоршуулж өгөөд одоо жишээ нь математик орсохгүй нэг өдөр тэгээд одоо жишээ нь ингээд багш ингээд цаасан дээр хэвлээд өгсөн. Өнөөдөр бид математикийн хувьд газрын үнцний талаар ярилцах болно бол ингээд тэгээд нөгөө нэг ингээд одоо зөндөө юмнууд надад харуулах би одоо жишээ болгоод аваад ирсэн. Тэгээд нөгөө амар сайн тусалт юм билээ. Тэгээд надад зориулж бүр дахиад бүр ойлгохгүй. Надаа ингээд байх чинь хэцүү шттэ. Тэгээд бүр надад нэг пад аваад өгсөн. Одоо Google Translate мэдэн штэ та нар тэн дээр нөгөө пад дээр нөгөө ингээд Google Translate ашиглаарай гэд надаа гаргаад өгцөө. За Тэмүүлэнгийн хувьд багш нар нь хэр тусч байсан бэ? Яаж тусалж байна? За миний хувьд бол language arts гэдэг нэг вогелгээд амар тийм одоо хичээлээ маш сайн зэдэг багш байдаг байхгүй юу? Тэр багш бол хамгийн их нь надаа ингээд дүнгиж ирэхэд ойлгохгүй байх гээд ингээд бүх хүүхдүүдэд англи хэлээр нь тараагаад өгч байгаа шүү дээ. Тэгээ надад болохоор бүр ингээд тусгаалаа монголоор тараагаад өгсөн. Тэгээ энэ дээр нь ингээд бүх асуулт нь байгаа. Чи ойлгохгүй юм байвал энэ дээрээс уншаад тэгээ англи цаасан дээрээ хариултыг бүглөөрөө гээд надад ингэж өгчөөс ер нь бүх багш нар амар гоо сэтгэлдээ тусалж ингэж дэмждэм билээ. Чи ойлгохгүй бол надад хэлээрэй би чамд ингэж чадсан шүү гэж амар гоо ингэж. Тэг юу гэх юм бэ ямар ч амар гоо сэтгэлдээ тусалт юм аа. За манай багшийн нэрийг Miss Harris гэдэг. Тэгэл Happy Meal юм өгсөн аахгүй одоо энэ байна.
Тэгээд энийг болохоор нэг багш өөрөө гараараа бичиж өгсөн заяа монголоор. Тэгээ одоо би уншиж үзлээ. Та манай ангид орсонд би маш их баяртай байна. Та маш сайн ажиллаж байна. Та бол гайхалтай уншигч, маш ухаалаг хүн. Хичээлдээ үргэлжлүүлэн оролдоорой. Тэгвэл та англи хэлийг маш хурдан сурах болно. Та бол гайхалтай. Хэрэв танд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол надад мэдэгдээрэй гэд ингээд бичээд өгсөн заяа амар гоё. Тэгээд ингээд англиар бас хичээд өгсөн заяа. Бүр гараараа штэ монголоор тэгээд амар чатна гоёцсон. Тэгээд амар гоё лээ. Тэгээд надад багш ингээд Happy Meal-ийг монголоор гараараа бүр бичээд өгөхөөр нь би баярлаад бүр гайхаад тэгээд ингээд одоо манай багш ингээд залуухан шигтэй манай багш тэгээд би бүр амар нэг сайхан сэтгэлтэй гэж бодсон. Миний хувьд бол нөгөө Нэрвижи бага ангийн сургуульд багш ингээд хичээл дуусгаад аймаг сэтгэлтэй ийм өгсөн. Ингээд тэмүүлэн ингээд зориулаад бүр надаа ингээд зориулаад өөрөө бугууч хийсэн. Багш ингээд хичээл дээр ингээд хичээл орж явахад ингээд шинэрийн юм хийгээлсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд баахан аймаг бүх хүүхдүүдэд ийм бугууч өөрөө хийгээд өгсөн байсан. Тэгээ энэ дээр нь болохоор зуны сайхан өнгөрүүлээрээ би чамаа санах болно. Мисс Марлоу гэдэг ингээд өөрийнхөө нэрийг бичсэн аймаг гоё. Аймаг хөөрхөн сэтгэлтэй. За багш нар нь өөр Монголд одоо байдаггүйгээр өөр яаж тус олж ин тайдад? За одоо ингээд шалгалт авдсан шүү дээ. Тэнгүүд ингээд шалгалт авах бүтлгүүдэд эсвэл шалгалт авсан өдөр нь одоо би ингээд хичээлээр очиагүй ч юм уу тийм байх юм бол ингээд дахиж өгөх, ретейк гэж өгөх боломж олгодог. Хамгийн дээд нь манай сургуульд бол 2 илүү 3 удаа боломж олгодیں۔ Бүр ингээд дахиад бүтлгүүцсэн байсан ч гэсэн дахиад өгөөд тэгээд хамгийн их оноог нь одоо жишээ нь гэвэл манай ингээд нөгөө бичдэг дижитал речевстэй гэх нэг хичээл байдаг байхгүй юу? Тэрэн дээр ингээд тайпинг шалгалт өгөөд 3 удаа чамд боломж авах шүү. 3 лингийг ашиглаад хамгийн дээдлийн оноог чинь би авнаа гэд тийм хүчний ингээд боломж олгох гэх юм амар их. Тэгэхээр нэг шалгалт өгөөд жишээлбэл чи 80 оноо авсан бол дахиж өгөөд 100 оноо авах бүрэн боломжтой юм байна те. Алдаагаа засах боломж нь олгодог гэсэн үг. Тийм, оноогоо өсгөх боломж гэсэн үг. Зөв. За цаашлаад тойрын мессеж. За өөр нэг асуулт хоёрт ирсэн байсан. Тэр нь болохоор Америкт анхан англи хэлгүй ирээд гадуурхагдж байсан уу, хүүхдүүд дээрлэгч байсан уу, тойрыг Аз болохоор ч юм уу, эсвэл англи хэлгүй учраас дээрлэхэлт тэр байсан бэ гэж асуусан байсан. Тийм ганц удаа болж байсан. Ер нь ихэнхэн тэгдгүү мөлий. Зарим нь л нэг сонио ааштай. За тэгээ ганц юм нь болохоор бүрдээ нэг режид сургуульд байхад ингээд хажуудал нэг нуур байдаг ихгүй жижигхан. Тэгээд тэрний хүүхдүүд ингээд одоо нуугснууд руу ингээд чулуу шидээд байсан ихгүй модод ингээд хөвүүлээд тэгээд тэгсэн чинь ингээд бид хоёр болооч гэсэн. Тэгсэн чинь болохгүй. Тэгээд Аз маазгийн нөгөө хятад гээд чи одоо нөгөө далаад ингээд юу гэмээр тий замх мэдэн штэ. Тэрийг чи энийг өглөөний хоолндоо иддэг өстэй гээд тэгээд ингээд уур хүрчихсэн дээлхэд. За дараагийн асуулт нь болохоор Монголд хүүхдүүд дээрээс нь энэхий хичээлээ заах өрмөц юм гэвэл одоо ингээ хичээл одоо сайенс хичээл дээр манайх ингээ юм заадаг хгүй юу. Тэнгүүт багаар ингээ хуваарлаад дандаа ингээ багаар гоё ажиллуулт юм байлээ. Багаар ажилладаг гэсэн үг. Монголд багаар ажиллуулдаггүй байсан юм уу? Багт хуваагаад? Үгүй, багшаа би энтэй ингээ суугаад юм хийж болох уу гэнгээ тадаа үгүй гэдэг байсан аахгүй юу. Гэхдээ яг хөө За дээрэс нь энэхий хичээлээ заах нэг өрмөц юм гэвэл хичээлээ зааж байхдаа хүүхдүүдийг багаар нь ингэж хуваарлаад ингээ багийн ажиллагаа болгож их юм уу нэг тэгж хичээлээ заад юм байлээ. Монголд болохоор багт хувааж ажиллуулдаг тийм одоо үйл ажиллагаа болдоггүй байсан уу? Огт болдоггүйс. Монголд болохоор ингээ өөрөөсөө хичээлийг хийгээд явдаг. Энэ болохоор ингээд багаар хуваарлаад эсвэл өөрөө хийх юм бас ихтэй хөвчлэн багаар ингэж хуваарлаад багийн ажиллагаа болгоод ингээд гоё. Одоо бараг л гэр бүл шиг гэх юм уу ингээд хоорондоо ярилцаад амар гоё ингээд үйл ажиллагаатай явдаг. За тэгээд манай бит хоёр хүүхдүүдээ санаа зовсон асуултанд бүрэн хариулсан байх гэж бодож байна. За Америкт сурах чаа хүүхдүүд байвал нэг битээ айд сандраараа энэ хүүхдүүд нь гайгүй шүү нэх ингээд чи Аз чи тийм чи англи хэлгүйгээ дээрлэхэд байх юм байхгүй. Тэгээ хүмүүс асуух асуултууд байвал асууж байгаарай. Бит хоёр мэддэг юм байвал тэгээд хариултаа баяртай баглана. За тэгээ наашаа ирж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Баяртай.